Гэхдээ та өнөөдөр үзэг састай ч юм би үзэг сасгүй ч юм би. Хоёрдугаар амьдралдаа юу хийж явсан юм? Аль хэдийн над холтойгоо цуглаад ямарсан байдаг. Тэгвэл манай энд ер нь ирсэн 3 удаа ирдэг. Тэгвэл дараа ирэхдээ бүхэн бичиж авчиж чадаж болох юм. Тэгэхээр хүн өнөөдөр буюу үйлсэж би хэд сэтгэрээ үйлдэдэг. Нөгөө л хийсэж би сэтгэрээ үйлдэдэг. Тэгвэл энэ удаа та бүд байна. Миний би сэтгэрээ хийсэн нөгөө тэнцэн нардаг бүгд шивнэх нь байх шүү. Та бүхэнд нүгдээ саасна бичлээ. Санаанд орсго идэхөө бичлээ. Савны чирэл сайн шаардсан баах нүг тунаа үлдгэнэ. Тэгэхээр хүн гэдэг нь надад сэжгээр сүсгэр идэг чинь энэ миний биеийн таргацсан барьсан бүх нүгэл хинц бүрэн айлж аваад шивнэж чадаж л та надад өлгөтэй нөх хөвгсөн цэвэр арим болох нэ. Та надад хүн дөрөнж хэмэл хэлээр хийсэн бай. Хүн зүгцэн хамсад хэлээр хийсэн бай. За биеэр бол тэргүй мэдэх нүгэл үүдэж учраас би хэсэгтураа хийсэн. Сайхан нүгэл тэнцэн наргаад гэшээ. Ингээд нэг нэгээр тонгоод энд одоо шивнэх нь байх шүү. За би энэ алтан гаван дээр ирсэн одоо зогсож байна. За алтан гавдаг толгой гэсэн үг. Тийм ээ энэ дээр байгаа нэрийг газрын татгагчдын сарнууд орон зай өсөх хүний оюун бодны нэрийг өгдөг одоо энергийн гол төв цогцоо машин ядарган цацж байдаг байна. За тэр хойгоор харагдж байна. Энэ газар бол одоо ашиглалтын ухаад газар сэдэд отуудын шарахс харагдж байгаа боловч энэ газар байгаль өндөр төрхөр байж байна. Энэ одоо дээрсэн сансар зураг аваад яг хүний одоо өөр төрхсөг одоо юм учраас энэ тэгэхээр ер нь энд ирсэн хүн оюуны гэгэрэл болж байдаг. Ийм одоо очир тэгэхээр хүний ямар нэгэн өөрчлөлт энэ дээр одоо юу янз бүрийн өөрчлөлт ордог. Уурдмаа санагдана, уйлмаа санагдана, дуулмаа санагдана, гар хөд өцөр халдварг нь бадар янз бүрийн. За ийм янз бүрийн өөрчлөлт хүний одоо сэтгэл санаа сайхан давширч одоо эндээс жинхэнэ энерги давч оюуны гэгэрэл болж байдаг. Ийм одоо газар байна. Одоо бид энэ төнхөрөх наранд ирсэн буюу одоо шамдар одоо морилж байгаа. Ийм газар маань энд одоо манай дэлхийн 150 орныхон 21 аймаг дөрвөн хот 330 сумын хүмүүс одоо аяллаар ирж оюуханд төлөөлж байдаг байна. За Шамбаларан гэдэг одоо ер нь манай 5 дугаар ютанд гарч байгаа маань 54 настай багтаа жан чадхаасаа ижил өмнө энэ Шамбал гэдэг байгуулсан байхамаа. За энэ яах гэж байгуулсан гэхээр өөрийнхөө шамнаар урд төр дэвсэн шавналтаа эргэж ууснаа гэж 90 тавьсан ийм одоо газар байх юм. За энэ газрын байгуулсан дараа өөрхийн шавнаар өөрт нь мөрөхөд өнгөрсөн дараа дууссан. Хаагтлын өмнө магна гэж 20 км газар байдаг. Энд одоо сунж бүрээд 2 хатан чулуураад явах зэрэг энэ Шамбалын мөрөх зам гэж энэ 20 км горооны зам ингэж тавигдсан байх юм аа. Ингээд одоо сүүлийн үед 2006-7 он сэргээгдээд дахиж одоо өдий болтол энэ байж байна. Шамбал гэдэг бол одоо ерөнхийдөө одоо диважил гэсэн үг л дээ ярина. Шамбаларан гэдэг одоо гэгэрлийг асан хүмүүс одоо оюуны гэгэрлийг ясан орон байх нь шүү дээ. Орхон юм.
За энэ шамд ер нь бол хамар гэдэг бол одоо хийд гэдэг маань хамар гэдэг бол одоо юу байгаа юм? Газар оныхын нэр байгаа маа. За ингээд яг хамар гэдэг нэрсэн юм одоо бид тэр хамар дайгуу давлаа, энэ хамар дайгуу давлаа тэглээ гэж одоо ярьдаг. Энэ талаас нь өвөр хамар хийд гэдэрсэн өвөр басан гэдэг бол одоо багш нь өгсөн нэр. Тэгтээ бол одоо юу яах гэсэн өвөр дүүрэн басантай өвөр газар сангуудаа эдэг газар одоо байж явж явах хэрэгтэй гэж ингэж бэлгшээж энэ нэрийг өгсөн байх нэ.